Өсвөр насны хүүхдээ гар утас цахим сүлжээнээс хэрхэн хол байх вэ гэдэг нь дэлхийд даяар эцэг эхчүүдийн хамгийн том толгойн өвчин болоод байна. Тэгвэл улс орнууд энэ асуудлыг зөвхөн эцэг эхчүүдэд найдах бус хууль тогтоогчдын хатуу зохицуулалт хэрэгжүүлж эхэллээ. Австрали, Малайз улсын хувьд 16-аас доош насныханд хориг тавьсан бол Эмират, Франц зэрэг орнууд 15 насны хязгаар тогтоогод байна. Америк нэгдсэн улсад л гэхэд Мета компани хүүхдүүдийг зориуд донтуулсан хэмээн 29 мужи бас шүүхэд өгсөн байна. Тэгвэл энэхүү дэлхийн нийтийн дагуулгаанд Шинэ Зеланд бас нэгдэж 16-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээ ашиглахыг бүрэн хориглох хуулийн төсөл парламентта өргөн барьжээ. За хэрэв технологийн компаниуд энэ хуулийг зөрчүүл нийт орлогын нь 10%-аар торгох буюу хэдэн тэрбум доллараар хэмжигдэх шийтгэл ногдуулахаа ерхий сайд Кристофер Лаксон мэдгдлээ. Уг хуулийн төсөлд нийгмийн сүлжээний компаниуд хэрэглэгчийг бүртгэхдээ царай таних технологи, захим иргэний үнэмлэх зэрэг боломжит бүх аргыг ашиглан хэрэглэгчдийнхээ насыг заавал баталгаажуулах шаардлагыг тусгажээ. Ерөнхий сайд Кристофер Лаксон мэдгдэлтэй Шинэ Зеландын хүүхэд залуучуудын шинэ үеийнхэнд учирч буй нийгмийн сүлжээний хор хөнөөлийг цаашид зүгээр хараад суух боломжгүйг анхааруулсан байна. Мөн захим сүлжээнд хүүхдүүд өөрсдөө мэдлгүй донтох, сэтгэл зүйн дарамтанд орж байгааг тэрээр шүүмжилсэн. Эдгээр сөрөг хүчин зүйлс нь хүүхдийн гэр бүлийн харилцаа, сэтгцэн эрүүл мэнд, нойрны чанар, сурлагад шууд муугаар нөлөөлж байгаа тул төрийн зүгээс яаралтай дөрвтэй арга хэмжээ авах шаардлагатай байгааг хуулийн төсөл санаачлагчид тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч энэхүү хуулийн төсөл Шинэ Зеландын парламентаар бүрэн дэмжигдэх хэсэг нь одоогоор тодорхойг байгаамаа. Учир нь эрх баригч эвслийн түнш болох Шинэ Зеланд 1-р нам уг хуулийг дэмжихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Тус намын дарга бөгөөд гадаад хэргийн сайд Уинстон Питерс цахим сүлжээнд энэ төрлийн хууль тогтоомж нь улс орныг буруу чиглэлд хөтлөх аюултайг анхааруулжээ. Тэрээр цааш нь хүүхдийг захим сүлжээнээс хол байлгах нь төрийн бус харин эцэг эхчүүдийн үндсэн үүрэг байх ёстой хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Мөн тэрээр өнгөрсөн оны сүүлээр Австралид хэрэгжсэн ижил төстэй хуулийг асар том алдаан хэмээн дүгнжээ. Хуулийн төслийг тойрсон эсэргүүцэл маргаантай холбогдуулан ерөнхий сайд Кристофер Лаксон энэхүү насны хориг нь төгс шийдэл болж чадахгүй гэдгийг ч илэн далангүй хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр хүүхэд бүрийг цахим сүлжээнээс бүрэн салгаж чадахгүй нь ойлгомжтой, зарим нь хоригийг тойрч гарах арга замыг үргэлж олох болно гэдгийг дурджээ. Гэхдээ өсвөр үеэ захим сүлжээний сөрөг нөлөөллөөс хамгаалах нь нийгмийн тулгамдсан асуудал болоод буйтул ядч оролдож үзэх ёстой хэмээн Шинэ Зеландын ерөнхий сайд иргэдтэй хандан уриалжээ.